Өдөр тутмын Бурхны үг. Хэрвээ би яг одоо та нарын өмнө хэсэг мөнгө тавиад дураараа сонгох эрх өгсөн бол сонголтын чин төлөө та нарыг яллахгүй байсан бол та нарын ихэнх нь мөнгийг сонгож үнэнийг хаях байсан. Та нарын дундаас арай өөдтэй нь мөнгийг орхиж үнэнийг дурамчхан сонгож байхад энэ хоёрын дундах хүмүүс нэг гартаа мөнгө нөгөөдөө үнэнийг барих байсан. Ийхүү та нарын үнэн төрөх илэрхий болохгүй гэж юу? Үнэн болон үнэнч байдаг зүйлийнхээ аль нэгийг сонгох үедээ та нар бүгд ийм сонголтыг хийх бөгөөд хандлага чинь хэвээр үлдэх байсан. Тэгэхгүй гэж юу? Зөв буруугийн хооронд хэлбэлтсэн хүмүүс та нарын дунд олон байдаггүй гэж юу? Гэр бүл ба бурхан, хүүхдүүд ба бурхан, эв найр ба хагарал, элбэг баян байдал ба ядуурал, байр суурь ба эгэл байдал, дэмжлэг авах ба хөсөр хаягдах зэрэг эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондох тэмцэлд хийсэн сонголтуудаа та нар мэдэж байгаа нь лавтай. Эв найртай гэр бүл, салсан гэр бүл хоёроос та нар эхнийхийг нь сонгосон ба ингэхдээ огт эргэлзээгүй. Эд баялаг үүрэг хоёроос бас л эхнийхийг нь бүр эрг рүү буцах хүсэлгүйгээр сонгосон. Тансаг байдал, ядуурл хоёроос та нар эхнийхийг нь сонгосон. Өөрийнхөө хөвгүүд, охид, эхнэр, нөхөр болон миний дундаас та нар эхнийхийг нь сонгосон. Үзэл, үнэн хоёроос дахиад л эхнийхийг нь сонгосон. Бүх төрлийн ёрын муу үйл хэрэгтэй чинь тулгараад би та нарт итгэх итгэлээ бараг алдчихсан. Зүрх сэтгэл чинь зөөлөр хөөргүй маш хатуу байдаг нь намайг игээл туйлын их гайхшруулдаг. Олон жилийн зүтгэл, хүчин чармайлт надад та нарын орхилт, цөхрлөөс өөр юу ч авчраагүй бололтой. Гэвч та нарт тавих найдлага маань өдөр ирэх бүр ихэсдэг. Учир нь миний өдөр хүн бүрийн өмнө бүрэн ил болсон билээ. Гэсэн ч та нар харанхуй, ёрын муу зүйлсийг цөхрөлтгүй ирж хайн, тэдгээрээс зууралтхаа болохоос татгалздаг. Тэгвэл та нарын төгсгөл ямар байх вэ? Та нар үүнийг ерөн анхааралтай бодож үзсэн үү? Хэрвээ та нараас дахиад сонголт хийхийг хүсвэл хандлага чинь ямар байх вэ? Мөн л эхнийх нь байх уу? Та нар бас л миний урмыг хугалж таагүй уй гашуу авчрах болов уу? Та нарын зүрх сэтгэл мөн л өчүүхэн төдий халуун дулаан хിവэр байх болов уу? Миний зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд юу хийхээ мэдэхгүй хിവэр байх болов уу? Энэ мөчид та нар юу сонгож байна вэ? Миний үгэнд захирагдах уу? Эсвэл тэдгээрээс залхах уу? Миний өдөр яг нүдний чинь өмнө ил болсон бөгөөд та нарт тулгардаг зүйл бол шин амьдрал, шин эхлэлийн цэг юм. Гэхдээ энэхүү эхлэлийн цэг нь урдийн шин ажлын эхлэл биш. Харин хуучин ажлын төгсгөл юм гэдгийг би та нарт хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл энэ нь төгсгөл үе билээ. Энэхүү эхлэлийн цэгийн юу нь ёр бусын болохыг та нар бүгд ойлгож чадна гэж би бодож байна. Гэхдээ удалгүй нэг л өдөр та нар энэ эхлэлийн цэгийн жинхэнэ утга учирыг
ойлгоно. Тэгвэл бид хамтдаа энэхүү эхлэлийн цэгийг өнгөрөөж ирж буй төгсгөлийг угтацгаая. Харин шудраг бус болон шудраг байдалтай тулгарх үедээ та нар үргэлж эхнийхийг нь сонгодог нь миний санааг зовоосоор байгаа юм. Гэхдээ энэ нь бүгд та нарын урдийн явдал. Би ч гэсэн та нарын өнгөрсөн бүхнийг мартана гэдэгтээ найдаж байна. Гэвч мартахад тун хэцүү байдаг. Гэсэн ч надад үүнийг хийх тун сайн арга бий. Өнгөрснийг ирээдүй орлож, урдийн сүудэрчин өнөөдрийн жинхэнэ төрхөөрчин солигдон замхраг. Тиймээс би дахин нэг удаа сонголт хийлгэн та нарт төвөг удах ёстой. Та нар яг хэнд үнэн ч юм бэ?